Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төвөөс гендрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиас танилцуулж байна. 10 дугаар зүйл төрийн албан дэх гендрийн эрх тэгш байдлын баталгаа. Төрөөс эрэгтэй эмэгтэй хүний төрийн албанд орох албан тушаал эрхлэх тэгш эрх бодиттой хэрэгжих боломж нөхцлөөр хангахын тулд дараах бодлогыг авч хэрэгжүүлнэ. Үүнд томилогдох төрийн улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл засгийн газар аймаг нийслэлд 15%-аас дүүрэгт 20%-аас суманд 25%-аас хороонд 30%-аас доошгүй байх. Төрийн захиргааны удирдах албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл яамдын төрийн нарийн бичгийн дарга засгийн газрын агентлагийн даргын 15%-аас бусад төв байгууллагын удирдлагын 20%-аас яамдын газар хэлтсийн даргын 30%-аас аймаг сум нийслэл дүүргийн засаг даргын тумгын газрын дарга хэлтсийн албартын даргын 40%-аас доошгүй байх. Зэвсэг хүчин хөлийн ба дотоодын цэрэг тагнуул цагдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх авилгатай тэмцэх газар болон онцгой байдлын байгууллагаас бусад байгууллагын төрийн тусгай албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл 40%-аас доошгүй байх. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл ил давмгайсан тохиолдолд 40-60 гэсэн харьцааг хангах бодлого арга хэмжээг тусгай хөтөлбөрт төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх. Төрийн байгууллагын дэргэдэх болон үндэсний хэмжээний хороо, зөвлөл, комисс, зэрэг зөвлөлдөх буюу хамтын удирдлагын байгууллагад аль нэг хүйсийн төлөөлөл нийт гишүүдийн 40%-аас доошгүй байна. Төрийн ба төсөв байгууллагын нийт ажилтны дунд аль нэг хүйсийн төлөөлөл ил давмгайсан тохиолдолд хүйсийн 40-60 гэсэн харьцаа бүхий тэнцвэрт байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх бодлого арга хэмжээг хүний нөөцийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлнэ. Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төв 2024